Сайн байцгаана уу? За би та нартайгаа шинэ бичлэгээрээ уулзч байгаад маш их баяртай. За өнөөдрийнхөө бичлэгээрээ би та нартай ажилдаа явахын өмнө ерөөхдөө юу хийдэг талаар өөрийгөө хэрхэн бэлддэг талаар нэг тийм өдөр тутмын бичлэг үзүүлэх гэж бодлоо. За яг одоо би эмзүүчээр сурдаг. Эмзүүч оюутан байгаа. Тэгээд аптект энд ажилдаг байгаа. Тэр даруухан дуу бодвол нүрээ бодсон бахт ерөөхдөө гайгүй болчихсон. За тэгэхээр би тосоод хүрчихсэн байгаа. Шууд крэмээ тавьчихъя. Спонжоо гаргаж агаад. Насаараа миний хэрэглэдэг крем бараг дуусч. Тэгэд нэг газараа овоолоод авахгүй зүгээр шууд ингээд таваал илүү цэвэрхэн. Би яг одоо бичлэгээ дотор орноос хийж байна. Тэгэхээр бас би тань дотор байр маань ерөөдөө ямар хөө харагддаг. Өрөө бол амар замбраагүй байгаа болохоор өрөөгөө би дараа нь харуулъя. Тэгтээ яг зах цухаас нь тань бас харах бах. Хийх бодохгүй учраас зүгээр хамгийн байж болох энгийн basic тийм одоо basic тавьсан. Тэгэхээр одоо хөмсгөө будна. Хөмсгөө болохоор би Anastasia-гийн dark brown pencil хэрэглэдэг байгаа. Хамгийн эхлээд бол зүгээр шууд самнаад Иргэдээ бол ингээд сүүлээс нь эхэлжтэй. Тэгээд доотлын тэгэхээр айгүй амар. Тэгээд дээш ингээд томхон дараад хамгийн дээдхийн хэсгийг жоохон ингээд. Тэгээд ингээд сүүл хэсгийг эхэлж зураад тэгээд уртл руугаа зүгээр ингээд халт. Чиний халт ингээд тэгээд тэгээд уртлын хэсгийг зүгээр гараа. Ингээл за энэ хэсэг ингээ болчихж байгаа байхгүй. За дараагийнх нөгөөдхөө би гэсэн таах. За ерөнхийдөө иймэрхүү болчт юм дөө. За энэхээ дараа болохоор би юм L'Oréal-ийн brow gel бас dark brown өнгөтэй. Тэгээд жоохон ингээд хатагаад. Тэгэл ихэд бол яг би голоос нь ингэж яадаг. Ягаад тэгэхээр их гардаг болохоор голоос нь ягаад агшин ягаад хоёр хөмсгөө буцнаад хамгийн сүүлд нь уртлынхын гальт самжтай. Тэгэх юм бол арай дээр ягаад тэгэхээр брашн дээр байгаа бүтээгдэхүүн чинь ингээд бусад хөмсг рүүгээ харагдсан болохоор за юм хэсэг болцсон. За одоо нүдээ хальт тэгээд бодно. Тэгж бодохын өмнө би eyeshadow base зэнээс ингэж барьж байгаа. Тэгээд энэ агуу бага ордог байгаа тэгэхээр амар их гараад идэв. Уруугаараа ингэж жоохон яаж байгаа ч гэсэндээ. Бакелс тань. Тэгэхээр одоо энийг хэрэглээ. Ерөөдөө зүгээр basic зүгээр ингийн бодтогч зүгээр юм уу чинь.
Тэгээ би өглөө босоод ерөнхийдөө юу л идсэн байгаа. Тийм нөгөө сүүнд хийж иддэг. Юм хийгээд идсэн байгаа. Гэхдээ одоо амар үлсэж эхэлсэн. За ямар ч байсан ингээд доотлын хийцэн. Одоо нэг энэ өнгөөр энэ хажуудлын өнгөтэй холиод сайн үлээж агаад тэгээд тэгсэн ингээд тэр чигтэн биш зүгээр энэ төгсгөл хэсэгтэй ингээд тэгэл энэ багсаараа шууд толоо. За тэгээд энэ хэрэглэсэн нөгөө багсаараа бас жоохон доотл. Энийг доотлыг тэгээд би контур тавихаас өмнө эхлээд сормосоо будчихтэй. Тийм бол нөгөө контур тавихтаа амар амархан санагдаад идэв. Тэгээд сормосоо бутахаас өмнө ингээд зя. Тэгээд сормосны будгаар болохоор би энэ L'Oreal-ийн ийм хоёр талтай энэнгээр будах аягүй дуртай. Гэхдээ би энэнгээр нь буддаггүй өдөр тутамдаа. Энэ болохоор зөвхөн нэг юм гадуур найз нь гарахтаа яадаг юм жаа. Өдөр тутамдаа болохоор бас нэг амар дэрвэлгээд амар өтгөн будах шаардлагатай юм уу? Тэгэхээр зөвхөн ингэсгээл ингээд тортлоо будсан. Одоо доотлоо салт будаад. За. Ингээд болцсон. Ажилдаа явахдаа би гэр сүдэр тавьдаг юм. Гэхдээ энэ плаш хэлэлтийн Sugar Bomb Fusion тэгээд ийм дээр байхгүй спонж байгаа. Тэгтээ энийг хэрэглэхээр бүр амар ихээр гараад идэг. Тэгэхээр би ингэж барьж байгаа. Буруугаараа гэж жоохон аваад тэгээд хуруугаар тараач. За ингээл тэгээд хамгийн сүүлсэн контур. За энэ контур тавихтай юм бас санаа. Би энэ контур хэрэглэдэг байгаа. Нэг минисоогоос авч ирсэн контур юм байна. За одоо ингээ харж агаад яг энэ сормосны яг энэ хамгийн сүүлийн хэсэг байгаа. Энэ сүүлийн сормос энэтэй ойролцоогоор яг ингэж шугам татна гэсэн үг. Тэгэхээр яг энэ сүүлийн сормостой ингээд яг тавцж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд юм дэшигээ. Гэхдээ бүр хитрхийн юм дэш юм биш. Тэгэл ингээд болоо. За одоо нөгөө талын бас хангал. Ийм нэг амар яасан юм шиг харагдахгүй байгаад. За. Ингээд болоо. Ажилдаа явах цагийг болж байна. 11:48 гэхээр 12 хідээс гарыг бодож байгаа. Учраас
За тэгээд одоо явахаас өмнө жоохон юм идээд үсээ хатаагаад тэгээд эргээд авчихв. За одоо ингээд сайн ингээд нааштай юу байсан. Ингээд миний өрөөнд дотроо юм өөрийн гэсэн наал өрөвтэй. Тэгээд зааж гараа. За балтгойг харуулъя. Гараад галтгой нэг юм шүү. Заван бах шиг байсан. Ингээд хүүхдүүд ээлжээрээ угаадаг. Тэгээд нэг коронавигаас болоод амар хүүхдүүд нөөж мүүгээд тэгээд юм жоохон бохирох шиг байна. Миний хөргөч гэ хаалнаа. Сумыг халуучтай. Гэлэнт хооронд үсээ хатаж байл. Зэ. Би ингээд үсээ ерөөдөө угаач ингээд байлгах жах туртай. Үсээ шингээгээд авчдаг болохоор тэгээд гэртээ өсмөсөө угаачаад тэгээд гарах ажилгүй болоод өөрөөр нь хатаахыг хичээдэг. Эсвэл аль болох нөгөө хүүтэн сэнсэр хатаавал зүгээр. Гэтэ надаа зүгээр тийм хүүтэнээр хүлээж өснөс байхгүй болохоор зүгээр ингээд сэнсэр хатаач. 1-2 гэсэн байгаа. Эргээд бол нэгээр нь л ойролцоогоор хатаачтай. Яа халуун. Үсээ аль болох нойтон дээр юу хамгаахыг хичээх хэрэгтэй. Би одоо болохоор миний ус бараг л хатсан байгаа болохоор. Ингээ үед өдөр тутмдаа би нэг юу модон самаар самдын тэгээд модон самаа олохгүй. Тэгээд зүгээр ингээ сам. Үлдсэн хэсгийг зүгээр өөрөө хатчих байлгүй. Миний ус бүр амар байна. Соус түгээд. Нэрээ би та нарт нэг арга зааж өгөө ингээд хивсэн дээр онцсон байдаг ус юм шүү дээ тий. Тэрийг ингээ авахтаа ийм бэлигээд гарч байгаа. Тэгээд ингээд тэгэхээр аюу амархан авагдчихдээ шүү. Үнэхээр энэ миний арт ингээд та нарын харж байгаа энэ болохоор миний vision board хэсэг байгаа. Тэгээд энэ дээрээ ингээд би өөрийнхөө дуртай зурагнуудыг ингээд мөрөөдлийнхөө хэсгүүдийг ингээд оруулсан байгаа. Би тэгээд та нарт дараа нь тухтаа яаж хийдэг талаар бас зааж өгнө. За одоо эхлээд гэлс би хувцас өмсөдөг. Зя. Ингээд энгийн джинс тэгээд ийм хамттай. Зүгээр энгийн хар цамц өмссөн байна. Ийм эмэг байна. За зэрэгдөө болчих шиг боллоо. Юугээ
Оройноо болсон байна уу? За бараг болсон бахад. За ингээд идэх зүйл маань бэлэн боллоо. За гялс энийг идчихэд ажилдаа явъя ба. За ингээд ажиллаа эхэллээ. Өнөөдрийн бичлэгтэй хамт тасан та нартай бүгдээр нь баярлалаа. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.